Ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдыг энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө ордуулмаар бол төшөв рүү ордуулмаар болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зором дөргөө үзэгчтэй энэ твитлээс та бүхэндээ баярлалаа. Лавгийн тайм нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар хүргэж бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч буюу БЭТ Жалбсрынгийн Бацаандан одоо ярихад бэлэн болсон байна. За орой минь төргий танд. За орой минь төргий сайхан урж байна. Сайхан урж байна. За таны ажил их үү? Тавлаг байна. Сүүлийн үед харахад таны ажил хамгийн их байгаа юм шиг харагдаад шүү дээ. Байна. За БЭТ гэдэг бидэд бол энэ 90 хэдэн онд нь хэрэгжижсэн юм байлаа. За сая сүүлд тэр нүүрстэй холбоотойгоор бас дахиад ингээд БЭТ томилоод явчихсан. За одоо ингээд дахиад нэг БЭТ засгийн газар томилж байна. Ер нь үндсэн зорилго яг ямар ажлыг хийж хэрэгжүүлэхээр засгийн газраас томилогдсон бэ гэдгээс хоёлаа асуултаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр Монгол улс зах зээлийн эдийн засагт ороод 30 гаруй жил болж байна. Эрх зүйтэй арчилсан тогтолцоо хөгжүүлэх 92 оны зорилтоо үндсэн хуулийн зорилтоо хэрэгжүүлэхээр бас 30 жил зүтгэж байна. Ороо усгаа 34 жилийн хугацаанд алдаа оноо цөөнгөө гаргасан байгаа. Тэг хүний амьдрал өөрөө баян учраас алдаагаа засаж урагшлах ёстой байгаа. Тэгэхээр аж ахуй нэгжүүдийн хувьд, хувь хүний хувьд, улс төрийн амьдрал, улс төр нийгмийн амьдралд олон алдаа завхрал, хууль бус үйл ажиллагаанууд байдаг. Тэгэхээр энийг засаж залруулж урагшлахаар шинэ хууль эрх зүйн орчиндөө зохицуулахаар засгийн газар тогтоол гаргаж, өдөрдөмж гаргаж тодорхой төлөвлөгөө баталж тодорхой хугацаанд ажиллах үүрэг чиглэл өгч бүрэн эрх төлөөлөгчийг томилсон байгаа. Одоо бол хуулийн хүрээнд, засгийн газрын тогтоолын хүрээнд, ерөнхий сайдаас өгсөн өдөрдөмжийн хүрээнд бүрэн эрх төлөөлөгчийн ажлын алба үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газраар батлуулсан төлөвлөгөөний хүрээнд төлөвлөгөө явах зөв. Танд ер нь бид дээр ажиллах за энэ баялагын сантай холбоотой стратегийн ордууд, энэ уул уурхай угаасаа л манад том сэдв байсан те. Энэ ажилд ингээд оролцооч ээ. Төрийн хувь хэмжээнд дээр анхаарал тавиад энэ хилцлийг хийгээч ээ. Бүрэн эрх төлөөлөгч болооч гэдэг саналыг танд ер нь хэн тавьсан? Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ энэ оны 1 сарын дундуур баялагын сангийн хууль батлагдсантай холбогдуулж хийх ажил маш их байна. Мөн хүний эрхийн комиссээр хийх ажил их байна. Хүний эрхийн зөрчлүүд их байна. Тэгэхээр та энэ хоёр салбарыг алинд нь ажиллавал илүү үр дүн гаргаж чадах вэ? Та яаж харж байна вэ гэж асуусан. Тэгээд би нэг л зүйл хэлсэн. Засгийн газарт Монгол улсад аль нь илүү чухал байгаа юм бэ? Аль нь илүү хүндрэлтэй байгаа юм бэ? Зовлон бэрхшээлтэй байна вэ? Тэр ажил дээр намайг тавьчихаа. Би өөрийгөө сорий. Надад улс төр нийгмийн амьдралын хууль эрх зүйн дуршлаг байгаа. Гэж ингэж томилогдсон доо. Тухайн үед таныг томилогдож чинь Гантөмөр шадар сайд оруулж ирээ томилуулсан гэсэн яриа гараад байсан шүү дээ. Ерөнхий сайд шууд санал тавьсан юм биш үү? Та хоёрын хооронд болсон яриа юм биш үү? Гантөмөр сайд, ерөнхий сайд хоёр хамт сууж ирсэн. Засгийн газрын ерөнхий сайдын өрөөнд. Тэгээд ерөнхий сайд нэгдүгээр саналаа тавьсан. Гантөмөр дарга юу бодож байна вэ гэж асуусан. Гантөмөр дарга би дэмжиж байна. Бацаандангийнхаа саналуудлыг дэмжиж байна гэж хариулсан. Тэгэхээр арчилсан намын дарга Гантөмөр, ардын намын дарга Оюун Эрдэнэ нарын шийдвэр хоорондоо ярьчихсан шийдвэр байсан болов уу гэж би бодож байгаа. Мэдээж энэ маш их улс төр дагуулна, дээрээс нь баггүй хүчин чармаалт ус дагуулна тийм ээ. Бас тодорхой хугацаанд тийм хурдан энэ хилцлүүд бол явчихгүй байх гэж би бол хувьдаа харж байна. Энэ бол нэлийн ажиллагаатай зүйл болох байх л та. Тэгээ таныг БЭТ-ээр томилогдсны дараа их олон хүн, олон байр суурьтайгаа л харж байна лээ. За нэгдүгээр ер нь хилцлийг энэ хүн хийгээд явахд зөвөө гэсэн нэг хэсэг байна.
За нөгөө талд нь ер нь дахиад бид эдийн арай гэж босгосон энэ аж ахуй нэгжүүдийг маань татаад унахчих үү дээ. Нураагаад булаагаад авчих үү дээ. Нөгөө л хуучны Батцамдан гараад ирэх үү дээ. Гэдэг зүйлийг л ярьж байна л. Та ер нь юу гэж бодож байв? Ажил хүлээж авахдаа ямар төлөвлөгөөтэй байна? Мэдээж нийгэм өөрөө нэгдмэл санаа оноотой байх ямар ч боломжгүй л дээ. 50% нь ойлгож 50% нь эсрэг үүсэж байвал тухайн нийгэм эрүүл байна л гэсэн үг. Батцамдан гэдэг хүний амьдралын дуршлага баггүй байна. Монгол улсын хамгийн том уулуурхайн компанийг байгуулахад 2010 онд Туузын хараат бус гишүүнээр ажиллаж 5 толгой гэдэг компанийг байгуулах үйл явцад бичлэн оролцож явлаа. Уулуурхайн компани яаж босдгийг өнөөдөр Эрдэнэс 5 толгой Монголын топ 5 аж ахуй нэгжийн нэг болчихсон байна. Ямар зовлон туулдгийг сайн мэднэ. 33 наснда Унгар улсад захиргааны эрх зүйгээр, захиргааны шүүхээр доктрин зэрэг хамгаалж явлаа. Магадгүй тухайн үед Монгол улсын хамгийн залуу хууль зүйн ухааны доктор болж байлаа. 34 наснда 2004 онд авилгын эсрэг жигсаалыг 10,000 хүнтэй Сүхбаатарын талбайд анхны жигсаалыг зохион байгуулж авлаа. 38 наснда офшорын эсрэг хуулийг санаачилж өргөн барьж улсын хурлаар батлуулж авлаа. 40 гаруй наснда Эрдэнэтийн 49% Монгол Орос Советмет асхтын мөнгөний орд хулгайд алдагдж байхад арчилсан намаас ажлын хэсэг байгуулж энийг зогсоож алдагдсан баялаг эргүүлэн авчирч байлаа. Гэх мэт яривал Батцамдан гэдэг хүнд амьдралын унаж боссон олон дуршлаг бий. Хоригдож, баригдаж, шоронд хатаж явсан он жилүүд ч бас бий. Гэхдээ дандаа цагаатаж, хэрэгсэхгүй болж, үнэн тогтоогдож ялж явлаа. Содом даржа чимгээ гэж 2 залуу хилмигдээд шоронд хэвтэж байсан 6 жил. Их хурлын гишүүн байхдаа тэр асуудлыг сөхөж түр хороо байгуулж тэмцэж эрүү шүүлт болж тэр залуучуудыг эрүүдэн шүүсэн гэдгийг нь тогтоож авлаа. Өөрөөр хэлбэл улсын их хурл засгийн газар дээр ажлын хэсэг түр хороо, байнгын хороог яаж удирдах үр дүнд хүргэж болдгийг би мэднэ. Бид мэднэ тий. Шудраг учраас ажиллаа хийчнэ гэсэн товчхон хариулт хэлэх гэж байна уу та? Амьдралын дуршлаг юм да. Шудраг зангаарч бас хол явахгүй. Амьдралын дуршлаг юм да. Ер нь бол их шудраг хүн л гэж олон нийт нь харж байгаа тийм ээ. Та ер нь өөрийгөө хэр шудраг хүн гэж боддог? Шудраг гэдэг бол өөрөө харьцангуй ойлголт юм. Аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх үү? Хууль бусаар шийдвэрлэх үү гэж хоёр л асуудал байна. Нийгэм бол орчин үеийн нийгэм бол эрхцүүт нийгэм байх. Эрхцүүт төр байх. Rule of law байх. Тэгэхээр бид хуулийн хүрээнд аливаа асуудлыг шийдвэрлэж бүгдээрээ нийгмийн бүх гишүүд хожиж урагшлах ёстой гэдэг зарчмыг барих ёстой. Энийг хууль дээдлэх ёсны зарчим гэж нэрлэдэг. Үндсэн хуулийн суурь зарчим бол хууль дээдлэх ёсны зарчим байх тийм. Би танаас ер нь хэр шудраг байна, сүүлийн үед нөхцөл байдал ямар байна гэж асуугаад байна. Би зөвхөн 2019 онд л дээ. Одоо шудраг 5 гэж гарч ирсэн тийм ээ. Та бол одоо тэр шудраг 5-ын нэг төлөөлөл. За тэр шудраг 5-ын энэ улс төрд хийсэн одоо тэмцэл гэж хэлэх үү, акц гэж хэлэх үү, тэ? Үйл явц гэж хэлэх үү? Энэ зүйл өнөөдөр ер нь яг таны хувь хүний хувьд хүсэжсэн зүйл биелдсэн байна уу, биелээгүй байна уу? Та энд нэг шудраг хариулаад өгөөч. Миний улс төрийн амьдрал 3 үе шатанд хуваагддаг. 2004 онд одоогоос 21 жилийн өмнө 32 настай Батцамдан анхны жигсаалаа авилагчдын эсрэг жигсаалыг зохион байгуулж байлаа. Тухайн үед ерөнхий сайд байсан намрын их хоёрыг авилагчтай тэмцэх газар буюу тухайн үед цагдаагийн байгууллага шалгадаг байсан да. АТ-гэд өгч бидний тэмцэл эхэлж байсан.
ардчилсан намын гишүүн болж байлаа. Эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөнийг байгуулж байлаа. Тухайн үед 20 жилийн өмнө манай ардчлалын лидерүүд үндсэндээ Америк руу зугтчихсан тийм он жилүүд байсан. Ардчил хомигдсон он жилүүд байсан. Тэр үеэс л Бацандан шар зангаа зүүж нөхдийн хамт тэмцэж жигсэж улс төрд орж ирсэн. Энэ бол миний улс төрийн тэмцлийн анхны үе шат Би тэрээс нөгөө та хэдийн хийсэн шудраг яриад байгаа. Тавын тэмцэл өнөөдөр Бацандан гэдэг хүний хувьд үр дүнд хүрсэн үү гэдгийг та нэг шударгаар хэлээд өгөөч л гэдэг. Би таны түүхийг бид нар бүгдээр мэдэн штэ. За энэ улс төрийн амьдрал донд яаж улс төрийн тэмцлийн 3 дахь үе шатыг та асууж байна. Улсын их хурлын гишүүн болсныхоо дараа хийсэн 2 том тэмцлийн сүүлчийн тэмцлийг нь та асууж явах шиг байна. 2019 онд тухайн үед Эрдэнэтийн 49%, Монгол Орос Советуудыг дагсан 35 орд, Асхтын мөнгөний орд хулгайд алдагдчихсан. Тэрний өмнө 5 толгойг Хятадуудад өгөхөөр хувилдаан зохион байгуулагдчихсан. 2015 оны үйл явдлыг ярьж байна. Тэрний өмнөх. Улс төрийн нөхцөл байдал, манан бүлэглэл гэж бүлэглэл үүсчихсэн. Мегомбийн бүлэглэл, манай намын ээгэр эхэлсэн дарга нарын бүлэглэл. Ямар дарга? Манай ардчилсан намын үсгтэй хэдэн дарга нар байдаг байлаа шүү дээ. Одоо бүгд Америк руу явцсан байна. Энэ дарга нарын шунал хэрээс хэтэрсэн он жилүүд байсан. Энэ бүлэглэлээс баялгаа ард түмэнд эргүүлэн авахын төлөө тэмцлийг 19 онд ардын намын 3 гишүүнтэй, ардчилсан намынхан 3 гишүүнтэй хамтарч зохион байгуулж тэмцсэний үр дүнд 2019 онд 50 мянган иргэн гудамжинд гарч 19 ондоо тэр тэмцлийн үр дүнд үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулж баялагтай эзэн Монгол баялагын сан гэдэг бодлогыг хийж байсан юм а. Тэр тэмцлийн үндсэн зорилго бол бүлэглэлээс хулгайлагдсан баялгаа ард түмэнд эргүүлэн авчрах тэмцэл байсан. Тэр тэмцлийн үр дүнд өнөөдөр баялагын сан байгуулагдчих. Үр дүнд хүрсэн тийм үү гэж хэлэх гээд энэ үү та? Тэгж байх уу? Үр дүнд хүрээгүй байсан бол өнөөдөр баялагын сангийн тухай ойлголт байхгүй байх гэсэн. Үр дүнд хүрээгүй байсан бол бүлэглэл Монголын бүх том ордуудыг баялагийг гадныхантай нийлээд идэж уугаад завчуулсан дуусчихсан байх байлаа. Тэгэхээр тэр тэмцэл бол маш үр дүнтэй тэмцэл байсан гэж би харж явдаг тий. Одоо ер нь шудраг там маань хоорондоо уулзж байна уу? Ер нь наад та бидний яриад байгаа сэдв гол агуулгач ингээд тухайн үедээ дуусчихаргүй зүйл шүү дээ. Одоо ч үргэлжилж чинь цаашаа чинь зүйл явна. Үр дүнд хүртлээ бас баггүй хугацааг туулна л да. Шудраг та уулзж байна уу? 6 жилийн өмнө болсон тэмцлийн тухай ярьж штэ. 6 жилийн өмнө 2019 өнөөдөр 25 он. Тэрнээс хойш тэмцэл зохион байгуулсан гишүүд зарим нь дарга боллоо, зарим нь зэрэг боллоо. Хүний л амьдрал. Гэхдээ амьдрал үргэлжилж байгаа. Та ич бүгдээрээ л дарга болсон л доо. Аюур сайхан маань хараахан дарга болоогүй. Бас олон дарга болсон шүү. Сайдуулж утсан, их дарга болсон дарга, дэд даргуулж утсан. Өнөөдөр томилт аваад явсан, луугалт гишүүн маань бас томилт аваад явсан. Одоо ерөнхий сайд маань байна гэдээ бүгдээрээ л дарга болсон л доо. За зэрэг болсон байхгүй л дээ. Яг Бацандан шорон сууж байгаа саяхан гарч ирсэн шүү дээ. Тэр яг дараа нь болсон юм байна л да. Энэ 6 жилийн хугацааны тухай ярьж байна. Аюур сайхан одоо хоригдоо тэнд байж байна. За, болд маань бэлэгт байгаа. Тэгэхээр хүний амьдрал бол баян. Унаж босно. Дээшээ доошоо болно. Гэхдээ л Монгол аавын хүүхдүүд босоо байхын төлөө эх орныхоо төлөө зүтгэх эр зоригтой байгаасаа үлээ гэж би хүсдэг. Тэгэхээр тэр 5 залуу тухайн үе тэмцэжсэн 40-50 мянган хүнтэй тэмцэжсэн тэр тэмцэл одоо ч гал нь унтраагүй байгаа. Унтрах ёсгүй гэж би боддог тий. Шудраг ёс маань ер нь тогтцоод байна уу эсвэл тогтохгүй бас яваад байна уу? Би чамд нэг хэдэн жишээ хэлье. Авилгын эсрэг ярихад 20 жилийн өмнө хүн болгон ойлгодог байсан шүү дээ. Бацандан авилгын эсрэг жагсаал хийж яана гэхэд энэ Бацандан юу яриад байгаа юм? Монголд авилга байхгүй гэж. Хууль зүйн сайдаас эхлээд ерөнхий сайд нь хүртэл ярьдаг байсан. Офшорын хуулийг өргөн барьж яхад Бацандан юу яриад байна? Монголд офшор байхгүй шүү дээ.
офшорт мөнгө хийдэг нэг чухалгаач Монголд байхгүй ч гэж ярьдаг байсан. Чиний хэлээд байгаа тэр шудраг тав гинөө тэр залуучуудын тэмцлийг хийж баялагтай эзэн болъё. Алдагдсан ордууд эргүүлэн авчиръя гэд тэмцэл эхлүүлэхэд хүмүүс юу яриад байна? Ямар ордууд алдчихсан юм бэ гэж зарим нь мэддэг байсан. Өнөөдөр харин хэвлэл мэдээлэл сошиал медиа хөгжсөний үр дүнд иргэд маань мэдээлэлтэй болж байна. Хэн юу хийж байсныг, хэн юу хэлж байсныг, хэн тэмцэж байсныг, хэн ухарч няцаж байсныг хүмүүс бүгдээрээ хардаг болсон байна. Би шудраг тавыг ерөөсө буруу тоогүй шүү дээ. Шудраг тав бол бас үүргээ гүйцэтгэсэн өөрсдийнхөө улс төрд хийх ёстой бас нэг нөлөөллөө үзүүлсэн гэдэг утгаар ер нь та бүхний тэмцэл маань, зорилго маань биелээ болж гин үү, болохгүй байна уу? Миний амьдралын юу саад болоод хийсэн байна гэдэг талаар асуусан. Шудраг тавын тэмцлүүд миний амьдралын нэг өчүүх үе. Чиний амьдралд ч гэсэн үйлчлэл байна. Миний улс төрийн амьдрал иргэний хөдөлгөөнөөр эхэлж байлаа. Авилгын эсрэг тэмцлэр эхэлж байлаа. Миний амьдралын 2 дахь үе офшорын эсрэг тэмцлэр үргэлжилж байлаа. Миний амьдралын улс төрийн амьдралын 3 дахь үе тэр 40 мянган иргэнээ дагуулад улсын хурлын 5 гишүүнтэй баялагтай эзэн болъё гэдэг тэмцлэр үргэлжилж байлаа. Одоо цаашаа ч үргэлжилнэ. Тэгэхээр бид биеийнээ дүгнэе гэвэл амьдралын процессын уртаар нь харж дүгнвэл илүү зөв шудраг болох болов гэж ах нь бодож авдаг та. Яг одоо шудраг таваас хотын дарга ерөнхий сайд гэж хийгээл явж байна. Яг энэ ажил дээр алдаа оноо юм байгаа л байх. Гэхдээ яг та бүхний хүсээ тухайн үед хийсэнтэй агаар нэг зүйл, зорилго нэг зүйл байна уугүй юу гэдэг бол одоо нэг баялагтай эзэн Монгол. Баялаг ордууд, стратегийн ордуудаа Монголын ард түмэн баялагын сангаараа дамжуулж хувь хүртэх ёстой гэдэг бодлогыг тэр 5 гишүүн хийсэн шүү. 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг тэр 50 мянган хүн хийсэн шүү. 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг их олон гишүүн санаачлал их хурл хийсэн л дээ. Та хэд бол мэдээж тэрний санааг гаргачлаасан баг л та. Талбай дээр хэрвээ тэмцэл болоогүй байсан бол, жагсаал болоогүй байсан бол 19 онд баялагын сангийн суурь тавигдахгүй байсан. Харамсалтай нь 19 оноос хойш 6 жил боллоо. 6 жил баялагын сангийн хуулийг баталж хэрэгжүүлэхгүй 6 жил болж байна. Өнгөрсөн хаврал батлаа. Дөнгөж өнгөрсөн хавар. Хэрэгжүүлэлт нь одоо эхэлж байна. 6 жилийн дараа. За хоёлаа яг танаа үндсэн сэдвтэй асуудал руу орох гэдэг. Би нөгөө тантай ойр дуулцаагүй дээр бас нэг улс төрийн юмнуудаа бас сонирхоод асуугаад байгаа гэж. Та сая манан бүлгэлгээд хэллээ те. Бид бүхэн чинь 2008 оноос хойш нэг юм хоёр намын нэгдлийг дээрэс нь улс төрд болж байгаа энэ нэг юм одоо хамаарал харилцаагаас нь шалтгаалаад манан гэж нэрлэдэг байгаа. За одоо бол нэг юм хамтарсан засгийн газар явж штэ. Энэ засгийн газар ер нь та юу гэж дүгнж харж байна? Энэ хамтрал ер нь зөв юм уу? За би манан бүлгэлийн тухай 3 жишээл одоо хийж байгаа ажилтай холбоотой. Засгийн газраас өгсөн удирдамжийн дагуу миний ажил, бэтийн ажил Эрдэнэтийн 3 үүсмэл ордоос эхэлж байгаа. Ажид их. Тийм. Сүүлийн 10 жилийн дотор 1.7 их найд төгрөг олсон байх. 1.7 их найд. Туулын хурдны замыг барих хэмжээний мөнгө гэсэн үг. Эрдмийн 27 жил ажиллаж байна. Тэндээс одоо Эрдмийн 20 гаруй хувийг тухайн үеийн Эрдэнэт төлөвлөрийн захирлын гэр бүл ах トゥ хамаатан садан найз нөхд нь эзэмшиж байгаа. Зэсэрд нь бас л улс төрийн нөлөөтэй хамааралтай компани. Өөрөөр хэлбэл энэ ард түмний баялагийг чинь бидний яриад байдаг тэр бүлэглэл. Тэр манан гинүү, наран гинүү хамаагүй. Тэр бүлэглэл 34 жил зусалж ирсэн юм аа. Энэ тухай л яриад байгаа. Одоо энэ бүлэглэлд алдсан баялагийнхаа ядахтаа нэг талыг нь за бүр болохгүй 34%-ийг нь баялагын санд оруулъя л гэд яваад байна. Тэгэхээр таны асуултаас би юу харж байна вэ гэхээр манан бүлгэлтэд хийж байгаа тэмцлийн үр дүн ямар байна вэ гэж нөгөө 6 жилийн өмнөх юмыг л асуугаад ахшгүй байна. Одоо бүгдээрээ л 6 жилийн өмнөхийг биш. Ирээдүйн 30 жилийн тухай. Ирээдүйн 10 жилийнхаа тухай. Үр хүүхэд ач хүч нарынхаа ирээдүйн тухай ярих ёстой болов уу гэж бодож байна тий. Тэгээ яг хуу дүгнэлтээ хийж ижил урагшаа явна л да. За хоёлаа юутай холбоотой таны бэтээр томилогдоод сая өчигдөр танилцуулж байсан тэр
танилцуулгаас харахад Эрдэнэтээр нэлийн хилцээрүүд тулгуур явж байгаа юм байна. Нэг, хоёрт асуудлууд тэн дээр бас арай илүү байна уу да. Таны яг ихэлсэн хилцлүүдээс гэж харсан л да. Эрдэнэтээр чухам ямар асуудлууд байгаад байна. Ялангуяа тэр ачид ихт эрдмийн гэдэг дээр та бол нэлийн сонирхолтой байр суурьдыг илэрхийлээд байна лээ. Эрдэнэт үйлдвэр бол 19 онд 49% нь манай худалдаа хөгжлийн банкны эзний мэдээлэл рүү дүү бүрв төвшин рүү шилжиж байсныг монголчууд бүгдээрээ мэднэ. Өөрөөр хэлбэл улсаас авсан мөнгөөрөө хойноос манай хэдэн дарга нар авчираад хувийн компани руу шилжүүлж байсан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 4 их найдыг улсын төсвөр рүү үндсэндээ төвлөрүүлж байна. Жил болгон. Эрдэнэт үйлдвэрийг бараг эмчилгээний цэг дээр очисон саалын үнэ одоо хаагдах гэж байгаа гэдэг сурталхуул хийдэг байсан тухайд. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр нөөцөө нэмээд 65 жилийн нөөцөө нэмлээ гэдгээ аль биесээр зарлж байна. Нөгөө бүлэглэл. Нөгөө манан бүлэглэл улс орныг ингэж л иддэг, уудаг байсныг бид мартаагүй байна. Өнөөдөр засгийн газрын удирдамжаар миний бие Эрдэнэтийн дэрэгдэх 3 үүсмэл ордын асуудал руу орж байна. Нөгөө Америкт нуугдж байгаа даргын маань гэр бүлийн оролцоотой нэг компани. Элбэгд орж ерөнхийлөгчийг хэлээд байгаа зү тийм. Би бол одоо дарга гэж хэлж. Тэгж Цаглвар гэж компани байна. За. Сингапурт хэвтэж байгаа C даргын маань компани. C гэж одоо баг Монгол түмэн танаас илүү мэдж байгаа. C даргын маань компани. За нөгөө талд нь захирлаар нь ажиллаж исэн O даргын маань эхнэр хүүхдүүд. Одоо нэрийн бүтэн хэлээд явсан нэр хөө ингээ үзэгчд ингээ нэг тэгэхээр C гэхэр чи яаж би өчигдөр хэвлийн хурлаараа 97 компанийн хувьцаа эзэмшигчдийн нэр усын зарлалцсан учраас одоо нэг урт нэр хэлээд цаг үрээж авах. Эхнийх нь үсгээр явчихад Монголын ард түмэн бүгдээрээ ойлгож байгаа. Тэгэхээр энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэгдэг удирдамж бүрэн эрх төлөөлөгчийн ажлын албанд ирсэн. 34 жилийнхаа дүгнэлтийг сайхан өгье гэж та өнөөдөр ярьж байна. Дүгнэлтээ өгөхийн тулд нээлттэй ярих хэрэгтэй. Зөв. Хэн нэгэн хүний муу үзэх гэж юм уу? Одоо өмнө байсан дарга нараа бүгдийг нь барай шоронд хорихын тулд би энэ асуудлыг яриаг. Улс орноороо 34 жил юу руу явсан юм бэ? Ямар эдийн засгийг бий болгосон юм бэ? Олигархийн эдийн засаг буюу бүлэглэлийн эдийн засаг гэж ямар юм байдгийг бэ гэдгээ бүгдээрээ ойлгочих. Дараад нь энэ эдийн засгаа яаж засах юм бэ? Яаж үндэсний эдийн засаг болгох юм бэ? Яаж олон нийтийн оролцоотой эдийн засгийн бүтцийг загварыг бий болгох юм бэ гэдгээ одоо шийдвэрээ гаргаад урагшаага хараад явах ёстой гэж харж байгаа. Засгийн газраас өгсөн удирдамж бол энэ байна. Хувийн аж ахуй нэгжүүдээ бас хүндэтгээрэй. Өнгөрсөн 34 жилийн алдаа завхрал дээр тэр хууль хяналтын байгууллагын асуудлыг хууль хяналтын байгууллагад нь орхиод урагшилъя гэдэг чиглэлийг өгсөн байгаа. Тэгээд бүрэн эрх төлөөлөгчийн ажлын алба дэд ажлын хэсгийн хүрээнд ажиллаа хийгээд урагшилж байна. Таны алтан цагийг өрөхгүй тул. Одоо жишээ нь энэ ачид их гээд би энэ дээр асуулт тавил да. Ачид их эрдмийн энэ хоёр улс төрчтэй холбоотой нэг нь ардын намын томхон улс төрч байсан. Нэг нь ардсан нам танаа намын бас л нөлөөтэй улс төрч байсан. Энэ хоёр хүн тухайн үед яг өөрсдийнхөө цаг хугацаан дээр ингээд Эрдэнэтийн овоолго гэж бид бүхний ярьдаг зүйл дээр наан цаана асуудал шийдээд өөрсдийн хамаарлахыг компани оруулчлаа гэж. Одоо энэ дээр яг ямар шийдэл байна? Одоо хуулийн байгууллагад юу юуг нь өгөх юм? Хилцээрийн төвшөнд тэднэртэй ямар хуу байдлаар ярих юм? Өнгөрсөн хугацааны тэр ашиг орлогон дээрээс 34% тооцох юм уу гэдэг жоохон тодорхой мэдээллүүдийг та өгвөл. Ачид ихтер тулгамдсан 3 асуудал байна. Нэгдүгээрт 34% та холбоотой алдагдсан ноогдол ашигын нөхөн төлбөрийг яаралтай шийдвэрлэл гэдэг чиглэлийг засгийн газар тогтоолоор тэмдэглэлээр өгч гсэн байна. Энэ асуудлыг шийдэхин төлөө хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа. Хоёрдугаарт 34%-ийг замчуулах гэж оролдсон. Өөрөөр хэлбэл 34%-ийг авахгүй гэдэг бичиг явуулсан. Даваасрын дараагийн асуудал байна.
Эрдэнтийн захирал байсан даваасрын гэдэг юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр 34%-аас татгалзъя гэдэг бичгийг явуулж гэрээний үндсэн нөхцөл болох 34-ийг дараагийн гэрээгээр алга болох орлого хийсэн ажил АТГ дээр шалгагдаж байгаа. За 3 дахь асуудал энэ цаглбар гэдэг компани асуудал, байгаль орчны асуудал гэдэг асуудлууд хуулийн албан байгууллага дээр явж байгаа. Гэхдээ бүрэн эрх төлөөлөгчийн алба бол нэг л зарчим баримталж байгаа. Хуулийн албан байгууллагаар шалгагдаж байгаа, шалгагдсан асуудал руу бид орохгүй. Бид засгийн газрын удирдамж үндсэн хуулийн 6-гийн 2 ашигт малтмуулын тухай хуулийн 5-4, 5-5 хэрэгжүүлээд урагшаа явъя гэдэг ийм чиглэл барьж байгаа. Өнгөрсөн хугацаанд ингээд маш олон улс төрч, улс төрийн хамааралтай компаниуд хуулийн байгууллага дээр шалгагддаг тийм ээ. Зарим нь ингээд хуулийн байгууллага шалгаад шүүхтээр очиод явсаар хагаад хуульцах хугацаанд очдөг. Эсвэл зарим нь ингээд хаана байгааг нь мэддэггүй алга болчихдог л доо. Одоо ийшээ хуулийн байгууллага руу өгж байгаа мэдээлэл бол ил тод тухайн үед нь олон нийтэд өгөөд явах юм байна шүү дээ. Хуулийн байгууллага иргэд бас мэдэх зөвхөн олон жил шалгаж байгаа асуудлууд. Миний ярьсан ачиг тэгтэр ярьсан 3-4 зүйлийг хуулийн байгууллага одоо шалгаж байгаа. Яг шалгал байгаа тийм шалгаж байгаа. Шалгуулж байгаа гол субъектүүд нь гадагшаа гараад алга болчихсон. Хэрэг шалгах ажиллагаа зогсон байдалд орчихсон. Зарцчихсан байна. Тэгэхээр энэ болгонтой бид зууралдаад аль эсвэл том ахыг Америкаас ирэхийг нөгөө том ахыг Сингапураас ирэхийг хүлээгээд байвал ачтикийн асуудал хойшлогцоор л байх болно. Гэхдээ ачтик гэдэг компани өөрөө үндсэн хууль болгон ашигт малтмуулын тухай хуулийнхаа хүрээнд баялагын сангийн хуулийнхаа хэрэгжилтийн хангалтын төлөө хамтарч ажиллая гэдэг бичгээ удаа дараа өгчихсөн байна. Тэгэхээр бид энэ компанийн удирдлагуудад бас хүндэтгэлтэй хандж байгаа. Хуулийн асуудал байна. Гэхдээ урагшлъя гэдэг саналаа гаргаж байгаа. Тэгэхээр бид энийг ялгаатай хандах хэрэгтэй. Хуулийн асуудал нь хуулийн замаараа яваг. Бизнесийн асуудал нь бизнесийн замаараа зарчмаараа яваг гэдэг байр суурийг барьж байгаа гэдэг хэлээ тий. Ярсгийнхаа ер нь төгсгөлийн хэсэгт би яг танаас энэ 34% та холбоотойгоор за иргэдийн энэ өмчтэй холбоотойгоор дээрэс нь баялагын сантай холбоотойгоор олон зүйлсийг хийхээр засгийн газар болон бүр эрх төлөөлөгч ажиллаж байна. Энэ хүрээндээ нөгөө бизнесийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын орчин гэдэг энэ зүйлүүд дээр ямар нэгэн алдаа гарахгүйгээр ажиллах хэсгийг чинь тодруулахаар би ерөнхийдөө бэлдсэн ба. Танаас би зүгээр сая яриан дунд чинь тодруулаад асуучмаар санагдаад байна. Тэр дарга гэж яриад штэ. Танаа намын дарагч байсан, ерөнхийлөгч байсан, ерөнхийлөгч маань ерөнхийлөгч шүү дээ хөө. Тэ. Ингээд энэ элбэг дорж гэдэг хүнийг ер нь ингээд авчираа шалгуулах талд нь танаа намын ер нь өөрсдөө холбоо бариад та ер нь энэ дээр ер нь яг бодолтой байдгийн бэ. Энэ хүн чинь миний мэдхээр 2 жил 2 удаа дараалаад ерөнхийлөгч болсон. Танаа нам бүгдээрээ л дэмжээ гаргасан. Ерөнхий сайд болж байсан. 2 удаа ерөнхий сайд болж байсан. Намын дарга байсан. За элбэг доржинч байна уу? Баг вандч байна уу? Ардын намынхан ч байна уу, арчилсан намынхан ч байна уу? Нам усаараа талцахгүйгээр улс их орныхоо тулгымцсан асуудлыг шийдвэрлэх гэж эвслийн засгийн газар байгуулагдсан гэж би харж байгаа. Эвснэ гэдэг бол нийлээд хулгайгаа нуунаа гэсэн үг биш. Эвснэ гэдэг бол нийлээд ажил хийнэ гэсэн үг. Хулгайч нараа гадагшаа гаргана гэсэн үг бас биш. Тэгэхээр эвслийн засгийн газрын утга учир бол ажил хийх болов гэж бодож бас итгэж би төрийн ажлыг хүлээж авсан хөө. Гэхдээ бүрэн эрх төлөөлөгч бүх ажлыг хийх эрх мэдэл надад байхгүй. Хуулийн албан байгууллага өөрийнхөө эрх мэдлийн хүрээний ажлыг хийх хэрэгтэй. Засгийн газар, улсын их хурл өөрт хамаарах бүрэн эрхтэй хамаарах ажлуудаа хийгээд явах хэрэгтэй. Тэгээ бүрэн эрх төлөөлөгчийн чиг үүргийг ажлын төлөвлөгөөг засгийн газар баталж өгдөг учраас миний би энэ хүрээндээ л ажиллаа хийнэ. Баялагын сангаа баян болгохын төлөө иргэдийн хуримтлалын санд энэ жилийн 25 оны төлөвлөгөө бол 1.80-ыг төвлөрүүлэхийн төлөө ажиллаж байна. Иргэд бол бас мэдэх хэрэгтэй. Тэгээ мэдэх хэрэг нь хангалттай ирэхээрээ бас сонголтоо хийхдээ мэрэгэн байдаг тийм ээ монголчууд ухаантай. Би танаас асуумаар байна л да. Та ингээд маш олон зүйлтэй танилцаад энэ орд газруудыг хэрхэн ямар байдлаар давуу байдалтайгаар авсан талаар мэдээллүүдийг авж байгаа тийм ээ.
Ингээ харахаар өнгөрсөн хугацаанд ер нь арчсан нам, ардын нам гэдэг энэ хоёр нам л ээлж засаг барьж ирсэн. Ер нь яг ямар хүмүүс хамгийн их гар хөлөөд үрсэн байна. Хоёр нам дээр. Энэ улсын олон нийтийн ард түмний энэ өмч рүү хамгийн их гар дүрсэн хоёр намаас нэг нэрлүүл. Стратегийн ордуудын эзэмшил, стратегийн ачлуулгын ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийг харах юм бол 90 оноос эхлэлтэй байна. 3 бүлэглэл эхлээд тухайн үед мэдээлэлтэй байсан тусгай алба тагнуулын байгууллагад ажиллаж исэн 3 бүлэглэл гэж хэлнэ. 3 том дарга эхэлсэн байна. Нэгдүгээрт Пилжигийн бүлэглэл гэж ярьдаг байсан. Одоо талигаач болсон байхаа. Талигаачийн нэрийг дурдж байгаад уучлах хүсье. Хоёрдугаар Содномын бүлэглэл гэж ярьж байгаа. Содномын бүлэглэл гэж. Гуравдугаар Сүрэнгийн бүлэглэл гэж ярьдаг. Энэ 3 эхлүүлсэн. Стратегийн ордуудыг өөрийн хамаарлах аж ахуйн нэгжүүд рүү шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ бол судалгаанаас манай эрдэмтэн судлаачид, геологчид энийг ярьдаг, бас бичдэг. Дараад нь Очир хотын бүлэглэл. Тэгээ Багвандын бүлэглэл. Тэгээ дараад нь манай Америкт байгаа ахын бүлэглэл. Ингээд үргэлжлүүлж стратегийн ордуудыг өөрийн хамаарлах аж ахуйн нэгжүүд рүү шилжүүлэх. Тэр аж ахуйн нэгжүүдийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байдаг. Зөвлөхөөр нь очиж ажилласан байдаг. Ийм л түүхтэй 34 жилийн улсын төсвөр хайгуулыг хийсэн стратегийн ордуудыг бараг үн төлбөргүйгээр тэр төлсөн гээд байгаа мөнгө нь инэдэмтэй жижиг хоолны мөнгө төлөөд авчихсан байдаг. За 34 жил манай дарга нар үнэхээр Монголын ард түмний баялагийг эдэж ууж зусалсан байна. За хүний нэр та надаар хэлүүлэх гээд нэлээд асуугаад ах шиг байна. Миний нэг сул тал бол хүний нэрийг бас хамаагүй хэлчихдэг, дараад нь олон дайсантай болдог. Тэг сул тал байх. Тэгэхээр та тэгэл хэлээ л шүү дээ. Тэгэхээр яг энэ бол өөрөө хэвлэл мэдээлэл дээр гарчихсан судалгаатай учраас хэлхээсээр арга байхгүй. Гэхдээ Монгол хүн ухаантай. Үргэлж алдаагаа засаж, үргэлж ойлголцож монголчууд урагшилдаг түүхтэй. Өнөөдөр засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн хувьд би энэ аж ахуйн нэгжүүдийн өмнөх түүхийг аль болох бага сөхөхийг хүсэж байгаа. Аль болох хамтдаа урагшлах хууль эрх зүйн гарц гаргалгааг олохын төлөө тал талаасаа мэрийж ажиллаж байгаа. Мэрийж ажиллаж байгаа. Өнөөдөр нөгөө янз бүрээр хилэгдээд муу сайнаар хилэгдэх аж ахуйн нэгжүүд бүгдээрээ засгийн газартайгаа хилцэлд орох бичгээ явуулчихсан байна. Одоо стратеги гэж байгаа бүх ордууд 39 жилүүдэд нэг ордууд бүгдээрээ явуулсан уу? За эхний 10 нь явуулсан байна. За үе шаттай явна. Тэгээ Savsco Business энэ гадны хөрөнгө оруулагчтай компани үзэлтэй ирүүлсэн. Хүрэн толгой майнинг нарийн сухат дээр бас л том доорх уулуурхай байна. Монголын алт компани МАК манай одоо бас том бүтээн байгуулагчийн нэг Нямтай Шаргай. Энэ хүнийг мэдээж янз бүрээр бид шүүмжилдэг. Гэхдээ л бүтээн байгуулагч. Би заримдаа хатуу хэлдэг. Гэхдээ 34 жилд би болсон бүтээн байгуулалт хийсэн, сайн муугаараа хэлүүлсэн, алдаж онсон. За одоо муу талын яриул бас зөндөл юм байгаа. Энэ аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчтэй бас ойлгож хилцлийг вин-вин зарчим руу оруулахын төлөө засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч хичээж байгаа гэдэг хэлхийг хүсэж байна тий. За дараагийн асуулт би сая таныг дарга гэж та хэд ярьлаа. Өмнө та энэ эрдэнтийн асуудал дээрч за тэр Содомдаржаа Шингэгийн асуудал дээрч Элбэгдорж гэдэг хүний нэрийг их ярьсан. За энэ хүн бол одоо ингээл баялаг ерөнхийдөө нааш цааш нь зохицуулцдаг. Таны намын л нэг дарга байсан юм уу да гэсэн бодол олон нийт төрсөн байна. Гэхдээ шүүхээр энэ асуудлууд нь ороод явах шаардлагатай байна. Тэгээ би нэг юм санаандгүй өчигдөр тантай ярьцлах юм гэж бодож нэг юм бичлэг харсан юм аа. Би тэрийг нэг танд үзүүлээд тийм. Тэр ганцхан тэр харах зургаас гараад шууд Элбэгдорж гой дээр очиж ирсэн. Таны би ерөнхийлөгч болохын төлөө зүтгэж яаж та
харин ирээдүйн шүү дээ. Одоо бол Монголын нийгэм байгууллагын таны төлөв ажиллуулъя. Ингэж ажилласан. Өнөөдөр бид ардчилсан ерөнхийлөгчтэй ардчилсан ерөнхийлөгч Монгол шударга улсын тогтооход ажиллаж байна. Би үүнд маш их баяртай байна. Тэг. Таныг юм уу эсвэл ингээд таалын нүнийгээ дэмжээл энэ хэмжээнд хүргэсэн юм шүү. 2008 онд сонгуулийн ловер бидланыг эсэргүүцэж Монголын ард түмэн бослого хийж ардын намын байр шатаж бид нар 10,000 залуу баригдаж ганц удаг торигдож байлаа. Тэгэд миний би 30 хэдхэн настай залуу байсан. Духмын үрчлээгүй, шанаавдам буурлал суугаагүй тийм залуу байлаа. Тэр үед Монголын улс төрчдөөс элбэг дөрж гэдэг хүн ардчилсан намын дарга гарч ирж залуучуудыг өмөрч үгээ хэлдэг байсан юм шүү. Тэгэхээр хүнийг сайн үед нь, зөв үед нь дэмжиж явах хэрэгтэй. Алдаа оноо гаргасан бол хэлж засаж залруулж явах хэрэгтэй гэж бодож байгаа. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд Монголын иргэний хөдөлгөөнүүд тухайн үеийн иргэд олон түмэн элбэг дөржгүйг маш хүчтэй дэмжиж Монгол улсын ерөнхийлөгч болгож байсан. Энэ хүн 8 жил ерөнхийлөгчийн ажлыг хийсэн. Эхний 4 жил нь үнэхээр сайн ерөнхийлөгч байсан гэж би боддог. Өөрөөр хэлбэл 2009-с 13 оны хүртэл элбэгдэрж үнэхээр топ ерөнхийлөгч байсан. Олон сайн хуулиудыг гаргаж ирсэн. Ганцхан шилэн насны хуулиас гэлээд. Олон сайн хуулийг гаргаж ирсэн. Хоёр дахь удаа сонгогдсоос хойш олон баялаг ордууд руу хуруугаа дүрж Эрдэнтийн үйлдвэрийн хүртэл эмчилгээний цэг дээр очисон туранхай хөгшин үнэ боллоо одоо Эрдэнэ үлэгтэй өгчөө гэд бахарч эхэлсэн. Ач идэх руугаа хуруугаа дүрж эхэлсэн. Бүр нарийн сухайт дээр орд хүртэл авах гэж оролцсон. Ингээд бид хоёрын зам салсан да. Гэхдээ тэр хүн дахиад алдаагаа засаад Монголын ард түмний төлөө ч юм уу зөв бодлого дээр гарч ирвэл би дэмжээд л явна. Өнөөдөр Бацамдан гэж төгс төгөлдөр хүн биш. Надад алдаа байгаа, оноо байгаа. Намайг зөв байвал хүмүүс дэмждэг, буруу байвал өшгөлөө төөчдөг. Амьдрал бол угаасаа ийм. Амьдрал баян, амьдрал бүрэнх. Яг эрх мэдлээ алдчихаар нь ингээд өшгөлөө хөөж өгөөч та. Ер нь бол элбэг дөржгүйтэй би 15 оноос эхэлж муудалцаж эхэлсэн юм шүү дээ. Нэгдүгээрт сонгогдохгүй болол явж байгаа юм болов. Нэгдүгээрт офшорын хуулиас олж би тэр муудаж эхэлсэн. Офшорын хуулийг элбэг дөржгүй эсрэгүүцэж 2 удаа их хурал дээр унгаж зохион байгуулж би тэр муудалцаж явлаа. Тэгээ энэ бол өнгөрсөн төг. Би тэр хүнийг уучлсан офшорын хууль батлагдсан. Хоёр дахь муудалцсан шалтгаан Эрдэнтийн 49%, хасгатын мөнгөний орд. Мөн Россыг дагсан 35 ордыг хөтөл дархныг сахал эрдэнэлэг төг гэдэг шийдвэрийг ерөнхийлөгч шахдаг байсан. Эннээс болж муудалцсан. Тэр хүн Бацамдан муу хүн л гэж өнөөдөр боддог байж магадгүй. Гэхдээ гişүү тэмцэж байгаад энэ алдагдсан ордуудаа ард түмдээ эргүүлж авчирсан. Одоо баялагын сандаа 50% нь хийх гэж явж байна. 3 дахь муудалцсан шалтгаан 5 толгой. 5 толгойг хаттуудад өгөө гэдэг шахалтыг элбэгдэж дарах их хурал дээр ил тод хийдэг байсан. 30 гишүүн 39 гишүүн бид нар гарын үсгээ цуглуулад зэн их бол дарахтай хамт нөгөө талд нь гарч муудалцж байлаа. Эннээс хойш дарга маань намайг муу залуу гэж боддог болсон байх. Гэхдээ би даргыгаа тухайн үед алдаатай байр суурь барьж ирсэн. Гэхдээ одоо алдаагаа ойлгочихсон. Эрүүл сарвал зөв байр суурин дээрээ эргэн ирсэн болов уу гэж бодож бас итгэж байгаа. За. Тэр өнгөрсөн юмны талаар би зүгээр энэ бичлэгийг харчаад танаас асуумаар санагдаад байр суурьуд нь өөрчлөгдөд явчих үедээ гэд тэгээд дээрэс нь ботсон чинь тухайн үед одоогийн ерөнхийлөгч Хүрсүхийг хамгаалал та хэд чинь ардын нам 32 33 болцсон байхад авч үлдээ гэдэг дээр нь коноп дараал явжсэн. Тэгээд дараа нь та хоёр бас муудалцал унлаа л та. Тэгээд ер нь нэг дэмжиж байгаа тэгээд дараа нь дандаа асуудал үүсгэж явчихдаг юм биш үсттэй гэдэг логик харагдсан. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байхгүй гэж үгүй.
тодорхой асуудлууд төр нийлж байгаа бол бид найз байна. Улс их орны эсрэг бид нар буруу бодлого гаргаж байгаа бол бид байр сууриа илэрхийлж хамгаалахсаар арга байхгүй. Хөрс ерөнхийлөгч тухайн үед 19 онд Баялагын сангийн хуулийг дэмжиж байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байсан. Зөв байр суурьтай байсан. Тэр үед бол бид дэмжиж байсан. Сүүлд хөрс ерөнхийлөгчтэй муудсан асуудал бол жижигхэн асуудал. Юунаас улсын та ирч одоо бүр бараг л таны тайлбараар бол нэг 20 хүртэл муудчих шиг болсон да. За тэр үед яг хөө ер нь цэргийн хүн бол жоохон огцом зантай байдаг. За миний хувьд бол жоохон хатуу ганц хоёр шүүмжлэл хийсэн тал бий. Гол нь бол арчилсан намын дарга хэн байх вэ гэдэг асуудал байсан. Баяр зөгтийг арчилсан намын дараагаар тавих чиглэлийг ордноос өгч байсан. Хэн? За таны яриад байгаа. Ерөнхийлөгч өрсөх үү? За бараг тийм дээ. Та шууд л хэлж хэрэгтэй шүү дээ. Одоо ингэж ярьж байгаа юм чи. Тэгэхээр тухайн үед иймэрхүү зөрчлүүд арчилсан нам доторч, ардын нам доторч баяр зөгт байх уу, гант төмөр байх уу гэдэг зөрчил байсан. Хэрвээ баяр зөгттэй арчилсан нам бий болсон бол шинэ 30 жилийг эхлүүлж чадах байсан уу гэж би оюун эрдэнэс асуусан. Баяр зөгттэй чи цаашаа явах уу? Явж чадахгүй гэж хэлж ирсэн. Миний хувьд гант төмөртэй, гант төмрийн арчилсан намтай. Шинэ нам нэгдэж 19 онд хөөгдсөн шинэ намын гишүүд нэгдэж цаашаа Монголын арчилсан нам улам хүчтэй болж урагшлах ёстой гэдэг байр суурьтай байсан. Энэ хоёр нам биенийхээ дотоод асуудал руу дэндүү их ордог. Ордон дотор нөгөө намынхан сууж ягаад арчилсан намын хувьд яг шийддэг болчихсон тийм цаг үе байсан. Одоо ч байгаа. Үүнийг эсэргүүцэж Бацандан зарим үед хатуу үгээ хэлээд адлуулах, зодуулах, яллуулах, хөөгдөж тугдах тохиолдол цөөнгүй байсан. Энэ бол улс төрд хөшөөний ард байдаг л зүйл. Би хэнд ч гомдохгүй байгаа. Одоо байгаа гэдгийг улс төрийн хүрээнд ч ярьж байна, таач бас хэлж байна. Одоо ингээд бүхэл бүтэн таач одоо арчсан намын гишүүнээр байгаа шүү дээ. Сая дэвшсэн шүү дээ. Тэгэл явах. Ингээд бүхэл бүтэн хоёр том нам, за хоёулаа институт болоод дээрэс нь арчил гэдэг энэ том зүйлийг хамгаалдаг, ярьдаг, иргэдэд авчирсан энэ намыг ингээд ардын нам цаанаас нь удирдаад даргын хийн тавих юм бэ гэд ерөнхийлөгчийн тавина гэсэн чинь ерөнхий сайдны урд дурнаар би энэтэй ажиллахгүй гэд. Ингээ яваад тахын зүг юм. Одоо ингээд дахиад удирдуулаа суугаад тахын та хэд гутамшигтай биш юм уу? Тухайн цаг үед арчилсан намын тамгыг гэрчлэгээ хэн авч чадах вэ гэдэг л уралдаан байсан. Авч чадах нь бол магадгүй олон хүний нүдэнд баяр зөгт юм шиг харагдаж байсан баг. Баяр зөгттэй арчилсан нам урагшлна гэдэгт би үл итгээгүй. Тийм тухайн үеийг яг би ойлгосон. Та сая тайлбарсан. Одоо ингээд бас удирдуулаад байна гэж шүү дээ. Ер нь тийм хандлага байж. Сүүлийн үед би ордон руу их цөөхөн орж байгаа. Арчилсан нам болон шинэ намын нэгт хүл явцыг манай дарга нар зохион байгуулсан. Үүнийг сайшааж хүлээж авч байгаа. Бацандан 19 онд арчилсан намаас хөөгдөж Эрдэнэтийн 49%, эрүүшүүлтийн хэрэг, асхтын мөнгөний орд энэ баялагын сангийн тухай өөрчлөлтийг хийснийхаа төлөө 19 онд арчилсан намаас хөөгдөж явсаар байгаад сая 24 онд буцаж ирлээ. Таны хүүц юм уу та шинэ ном байгуулалт гараа авчихсан юм шүү дээ. Тухайн үед та гишүүн багтаа мэдээлэл хийжсэн санагдаад байна. Болд Бацандан хоёр төрүүлж хөөгдөөд араас нь алтан хуйг энэ одоо бүлгийн дарга цогт гэрэл туваан гээд их хөөлтийн үе гэж байлаа шүү дээ. Эрдэнэ даргын хөөлт байсан. Их хөөлтийн үе гэж. Тэр хөөлтөнд өртөөгөө арчилсан намын гишүүн баг ховор дунд шатанд шалгаа байхгүй. Доод шатанд шалгаа байхгүй. Дээд шатанда бүгд хөөгдөж байлаа. Гэхдээ арчлынхан буцаж нэгдэж чаддаг. Буцаж нийлж чаддаг. Бие биенээ уучлж чаддаг. Урагшлж чаддаг. Ийм нээлттэй улс төрийн ном байдаг учраас дахиад босоод ирдэг. Тэгэхээр би арчлын туг бүхийхгүй. Бүхийсэн арчлын туг буцаж ирнэ. Буцаж босноо гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Та тэгээ тайлбарлаж чинь л. Гэхдээ би зүгээр ингээд жоохон судалж үзээд энэ улс төр сонирхдаг хүний хувьд
Арчилсан намаас Инх сайхан за дээрэс нь Бацандан гэдэг ч юм уу ийм хүмүүс яг хэрэгтэй сонгуулийн өмнө арчилсан намыг хуваагаад салгаад аваагаар явчихдаг. Өөрсдийн гэсэн нөлөө бүхий дэмжигчдтэй нөлөө бүхий улс төрчид мөн үгүй л мөн. Гэтэл тэндээс хөөгдлөө гэдэг нэрээр ч юм уу эсвэл нам салгаад ардын нам туслаа явчихдаг шүү дээ. Сая 20 оны сонгуулиар би бол тийм үйл явц болсон л гэж хардаг. Улс төрийн намын хөгжлийн түүхийг харах юм бол олон юм болно. Ардын намаас салж байсан намуудын түүхийг харъя. Бямсрангой салж байсан, Инх баяргой салж байсан, ардын нам түүхэндээ олон мянган гишүүдэд буудаж алж байсан, цөлж алж байсан. Ардын намын түүхийг хар, 100 жилийн түүхийг. Арчилсан намын 34 жилийн түүхийг хар. Бас л салж байсан, бутарч байсан, хөөж байсан. Гэхдээ бие биенээ алж исэн түүх бол арчилсан намд орог байхгүй. Намаа л унгацлаа юм л да. Тэр бол тэгэл энэ хагаралдаан, бутралдаан дандаа ялагдал руу хөтөлж байсан. Нийлсэн, нэгдсэн үедээ Монголын арчилсан нам арчилал үргэлж ялж байсан. Арчилсан намын дарга нарын түүхийг хар. Хөөдөг дарга нарын үе гэж байдаг. Нэгтгэдэг дарга нарын үе гэж байдаг. Тэгэхээр одоо бол Бантөмөр даргын үед арчилсан хүчнүүд нэгдэх процесс руугаа явж байгаа болов уу гэж би харж. Одоогийн би танаас дахиад асууя. Одоогийн та үйл явц ингээ ярьчлаа шүү дээ. Миний асуусан асуулт бол ер нь сонгуулийн нас болон сонгуул өгж байгаа иргэдийн байдлыг харахад ардын нам ба бусад арчилсан үзэлтэй нам гэсэн байдлаар л өгдөг байхгүй. Арчилсан намаас салаад гарах тусмаа ардын намд ашиг тусаа үзүүлчихдэг. Үнэн. Би өөртөө чинь санал. Тийм учраас яагаад ингэж яг чухал сонгуулийн өмнө салаад явчихж байгаа. Энийг Инх сайхан гэдэг хүн бас салаад салсан гэж бодохгүй байгаа. Инх сайхан наран засралтгүй тухайн үед ерөнхий сайд асан байсан. Мөн одоо цогтгөрлгүй гэдэг олон лидерүүдэд тухайн үед хөөж ирсэн. Тэд нам байгуулад явж ирсэн. Тэрний дараа өчнөө хүнийг амар жаргалгүй, алтан хуйхгүй, өчнөө лидерээ арчилсан хөөж ирсэн. Тэгэхээр энэ бол хөөж ийн гэхээсээ илүү тухайн үеийн удирдлагуудын шийдвэр, гишүүдийн шийдвэр шүү, удирдлагуудын шийдвэр. Тэгэхээр энэ нь өөрөө арчилыг арчилсан намыг ялагдалд олон удаа хүргэж байсан. Буцаад нэгдэж нийлэх тэр нам практикууд улс төрчид ч гэсэн төгс төгөлдөр бодгаалууд биш байхгүй юу? Алдаа оноотой. Буцаад алдаагаа засаж чадсан тэр үедээ л ялдаг. Арчилсан нийгэм угаасаа ийм ганцхан Монголд болоод байгаа процесс биш. Дэлхийн олон оронд ийм л процесс өрнөж байгаа. Тэгэхээр бид алдаанаас суралцаад арчилсан нам, арчилсан хүчнүүд урагшлах ёстой. Өнгөрсөн сонгуулиар бол арчилын санал 10 хуваагдсан сонгуул байсан. Та яагаад гарсангүй? Хүн нам. Миний бие арчилсан намда сарын өмнө, сонгуулиас сарын өмнө орж ирсэн. Тойрог байхгүй. Миний үндсэн тойрог бол Цэцэн хаан, Зүүн аймаг. Нэг бол Баянзүрх дүүрэг. Гэтэл арчилсан намын дарга маань тойрог үндсэндээ дууссан байна. Та Эрдэнэт Хөвсгөл булган гэдэг тойрогт нэр дэвшгүй гэдэг санал тавьсан. Голдож байгаа нь тэр. 18 хоногийн дотор ажилласан 43,000 санал авсан. 3,000 санал дутсан гэсэн үг. Би Хөвсгөл булган Эрдэнэтийн иргэдтэй ард түмэндээ баярлж байгаа. Арчилсан намаас нэр дэвшсэн Бацанданга маш сайн дэмжсэн. Тэр ард түмэнд би баярлж байгаа. Одоо энэ Эрдэнэтийн 3 өсмөл ордын асуудлыг нь хуулийн хүрээнд зөв шийдвэрлэж тэр ард түмнийхээ ачийг хариулнаа гэж бодож байгаа. Өсмөл орд гэснээс таны ажилтай холбоотой бас дахиад нэг 2-3 асуулт байна. Энэ орд болгоны ард нэг сайд нэг 2-3 гишүүн байна гэж та зөндөл ярьсан шүү дээ. Тэгээ одоо ингээ хилцэл хийхээр нөгөө хүмүүстэйгээ хилцэл хийх гээд шүү дээ. Энэ ингээд нэг ийм логикийн хувьд ч агуулгын хувьд зөрчилтөө зүйл явах гээд шүү дээ. Энийг та ер нь яаж давж гарна гэж харж байна. Нөгөө л таны хэлдгээр баялаг хулгайлсан хулгайчдтайгаа л очиж хилцэл хийх гээд шүү дээ. Би лавга түрүүнд маш тодорхой хэлсэн. 34 жилийн нийгмийн түүх ийм л байсан. Би бас цөөнгөө ном уншсан капитализмын үүслийн тухай. Америкийн капитализм ийм л байсан. Английн капитализм ийм л байсан. Англичууд юу гэж хэлдэг гэж? Капитализмд орсон 30 жил бол ер нь хулгай нүүрсэн 30 жил байдаг юм шүү гэж. Аль ч улс оронд. Энийг засаж залруулад урагшилж чадсан улс орон зөв хөгждөг.
засаж чадахгүй баян хоосны ялгаан туйлдаа хүрээд иргэний дайн руу ороод сүрсэн улс орн ч бас цөөнгүй байдаг. Өнөөдөр Монголын нийгэм бол баялагын шудраг бус хуваарлалтаас болоод баян хоосны ялгаа туйлдаа хүрчихлээ. Энийг баялагын сангаараа дамжуулаад, ирээдүйн сангаараа дамжуулаад үндсэн хуулийнхаа 6-гийн 2-ыг хэрэгжүүлээд засах уу? Эсвэл баян хоосон ангууд нь хоорондоо тулалдах уу? Мөнхийн хэрүүлээ хийгээд байлдах юм уу? Эцсийн дүндээ иргэний дан гэж хэлгээд шүү дээ. Ийшээ явах юм уу? Тэгэхээр Монголын ард түмэн бол мянган жилийн түүхтэй ард түмэн. Эвийг эрхэмлэж ухаалаг аргаар асуудлаа шийдэж урагшилж чаддаг ард түмэн. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэж чадна гэж. Бурхны оронд явсан пилжээгвэг, Бурхны оронд явсан сүрэнгуйг дуудах биш. Одоо байгаа үр хөвгтүүд нь тэр хүмүүсийн үүсгэсэн аж ахуй нэгж компаниуд, магадгүй тэдний нөлөөтэй оролцоотойгоор үүсгэн компаниуд Бурхны оронд явсан отхон бэлггүйг дуудах биш. Одоо байгаа аж ахуй нэгжийг нь хуулийн хүрээнд яаж зохицуулж урагшлах вэ? Хууль эрх зүйн том асуудал байгаа бол энэ дээр чинь л харин бацандан битээ зөрүү гараад шүү дээ. Хууль зөрчсөн гэдэг. Хууль зөрчсөнгийн та хуулийн байгууллагад өгнө гэдэг. Хулгай хийцэн гэдэг. Тэгэнгүүтээ тэр хүмүүстэй очиж хуулийн хүрээнд яаж зохицож ажиллах гэдэг юм бэ гэдгийг би ганцхан шийдье. Одоо Эрдмийн нэгж компаниг анх үүсгэн байгуулахдаа Эрдэнэт концерн 51% байсан. Улс 49% нь хувийн салбарт байсан. Эрдэнэт үйлдвэрээс 2 сая 300 мянган доллар авч Эрдминийг байгуулсан. Явцын дунд Эрдэнэтийн 51%, 26% тухайн үеийн захирал байсан отхон бэлэггуан эхнэр хүүхдүүдээр очсон байна. Энэ асуудлын хууль бус байна гэд төрийн өмчийн хороо олон удаа шүүх цагдаад өгсөн байдаг. Энийг нь тухайн үеийн ерөнхийлөгч байсан баг байдаг. Хамгаалаад бүгдийг нь хэрэгсэхгүй болгоод дуусгацсан баг шүү дээ. Одоо яаж Эрдминтэй хилцлэх юм? Бээр энийг л асуугаад байгаа. За, дэрэмдэд авах юм уу? За, эсвэл энэ стратегийн бараг бүх ордууд дээр хууль эрх зүйн маргаантай асуудал байна. Бүгдэн дээр байгаа. Бүгдэн дээр байна. Энэ хууль эрх зүйн маргаан руу бүгдээр орох юм бол стратегийн хилцэл амжилтанд хүрэхгүй. Бүгд гацаанд орно. Тэгэхээр ер нь тэгэл нүдэ анихыг аниал явна гэсэн. Хууль хяналтын байгууллагын хийх ажил руу лавга бацаанд хоёр орох юм бол энэ ажил урагшлахгүй. Стратегийн ордуудын хувийг эзэмшлийг баялагын сангаа баян болгох бодлого хэрэгжихгүй хэдэн жилч гацаж магадгүй. Тэр бидэнд сонголт байна. За. Хууль хяналтын маргааныг шийдэхийг хүлээгээд байх юм уу? Эсвэл эдийн засаг санхүү бизнесийн агуулгаар нь засгийн газар улсын хурл руу оруулаад одоо байгаа хуулигдсан орчиндөө нийцүүлээд урагшлах юм уу гэдэг сонголт байна. Шийдвэрийг улсын хурл гаргана. Энэ бол хилцэж штэ тийм. Гэхдээ шийдвэрийг засгийн газар гаргана. Тийм ойлгож байгаа. Гэхдээ шийдвэрийг их хурл гаргасан ч засгийн газар гаргасан ч жишээлбэл Эрдминийг ийм асуудалтай байна гэдгийг нь хуулийн байгууллагад өгөөд шалгаад шийдэхдэггүй байхад за энэ асуудлаа одоо амнатаараа өгье ч юм уу төр 34 өгч гэдэг ч юм уу энэ таарсан татвар авъя гэдэг ч юм уу ийм хийгээд өмнөхийг нь орхиноол гэсэн үг юм уу? Би энийг юусоо ойлгохгүй. Өмнөхийг орхих тухай асуудал биш. Тэр нь тэн шалгагчийг 140 одоо жишээ нь ачид ихийн 144 тэрбум төгрөгийн алдагдсан ногдлол шиг асуудал хууль хяналтын байгууллагаар яваад шийдэгдэх. Тэрийг Бацандан эсвэл Хавга эсвэл оюун эрдэнэ очиод шийдэж чадахгүй. Шийдэгдэг вахт яаж энэ 34 авахын тэгвэл одоо 34-ыг бид шалгаад 34 анхны гэрээн дээр байна. Гэтэл манай Эрдэнэ үйлдвэрийн захирал байсан асан даваа сүрэн 34-өөсөө татгалзаж байна гэд хууль бус бичиг явуулсан. Харин тийм тэгээд хуулийнхын тэр даваа сүрэнгийн 100% тэр ачдагч нь уг нь төрийг болох ёстой юм шүү. Тэд нар чинь ингээд 34-өөсөө татгалзах ёсгүй байсан юмнасаа татгалзчихаар тэр нь шийдэгдэг байхад нь та хэд шийдэл орчин гэхээр би энийг ерөөсөө л. Энэ дээр бид гэхдээ ер нь маш удаан хилцэл явах юм байна. Та магадгүй ер нь нэлээд удаан бие тэр явах юм шүү дээ. Цаг хугацааг засгийн газар тогтоох байх. Улсын хурл тогтоох байх. Бид ямар нэгэн ажил авсан бол өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хийж чадах юм аа хийх ёстой. Зөв ойлгож байгаа. Хийж чадахгүй юмроо орно гэдэг бол тухайн ажлыг гацаана л гэсэн үг. Тэгэхээр бүхэлдээ ер нь жоохон асуудалтай юм шүү дээ гэж би хараад байна. Тэгэхээр өнөөдөр асуудалгүй амьдрал ингээд
34-ыг авчираад баялагын санд төвлөрүүлээд ингээд байр сав болгоод хэдэн 10 их найдыг төвлөрүүлнэ гээл та бүхэн яриад байдаг. Гэтэл яг амьдрал дээр энэ чинь ингээд шийдэгдэх нь хизээ шийдэгдэх нь тодорхойгүй нөгөө элбэгд орж жишээлбэл ирж ээж тэр ерөнхийлөгч байсан хүн асуудлаа шийдэж энэ чинь нэг талдаа гарах юм шүү. За энэ нэг асуулт байна. Энэ олон ордууд дээрээс хамгийн их хүндрэл учруулж байгаа, хамгийн их улс төрийн нөлөөлөл оруулж ирж байгаа ямар газар байна? Хилцлийн үед. Ер нь хамгийн хүнд ажил бол оюу толгой болох болов гэж бид хараад байгаа. Оюу толгой. Өнөөдөр оюу толгой техник эдийн засгийн үндэслэлгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Feasibility study байхгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн 10 жил хийгээд явчаагүй л 2 ч гэрээ 2010 оны техник эдийн засгийн үндэслэлээр оюу толгой ил уурхай дээр 100 сая долларын төсөв төртөгтэй. За. Далд уурхай дээр 4 тэрбум долларын төсөв төртөгтэй эхэлж байсан. Гэтэл Дубайн гэрээгээр төсөв төртөг нь бараг 4 дахин нэмэгдчихсэн. 2015 оны тээзүү хийгээд манай засгийн газар руу хөргүүлсэн байдаг. Тэр тээзүүг нь Монгол улсын засгийн газар уулуурхай юм одоо болтол хүлээн зөвшөөрөг байна. Хүлээн зөвшөөрөг явж байгаа. Тээзүүгүүгээр зөвхөн уулын ажлын төлөвлөгөө батлуулж үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн анхны компани оюу толгой байна. Дээрэс нь Монгол улсын авсан зээл 34% ногдох авсан зээл 18 тэрбум долларт хүрч байгаа. 18 тэрбум долларт. 6 тэрбумын зээлийг 34% ногдох 6 тэрбум долларын зээл авсан. Лайбр нэмэх нь 6 хүүгийн хүү гэдэг нөхцөлд авсан зээл. Зээлийн хүүгээ төлж дуусахад 2040 он хүрч байгаа. Монгол улс ямар ч ногдлоо шиг авахгүй. 2045 он руу оюу толгой нөөц дуусах прогноз байна. Тэгэхээр засгийн газар энэ өмнөх засгийн газруудын үед гарсан алдаа завхруудыг засахын тулд тодорхой чиглэлүүд өгч байгаа. Rio Tinto оюу толгойн удирдлагуудтай засгийн газар хилцлүүд хийж байгаа. Одоо хилцлийн засгийн газар талын санал юу вэ? Одоо нууц биш л байлгүй дээ энэ ч гайгүй л байна. Надад өгсөн удирдамж маш тодорхой. Монгол улс оюу толгой дээр 34% эзэмшиж байгаа боловч өнөөдрийн хүртэл ногдол ашиг авах нь битгий л 18 тэрбумын зээлийн өр ширэнд орсон явж байгаа. Тэр чинь сая дарчаагүй л үү? Та оюурд нь ерхий сайдын үед наадхаа чинь Дубайн гэрээний 2 тэрбумын асуудлыг та яриад байгаа шиг байна. Дубайн гэрээч бүхэлдэн цуцлаа л гэж хэлсэн л дээ. Дубайн гэрээтэй холбоотой үүссэн 2 тэрбум бол цуцгалсан байна. Цаана нь Монгол улсын 34% авсан 15 банкнаас авсан 6 тэрбум чинь явж байгаа. Тэгэхээр энэ болгон дээр бид маш судалгаатай засгийн газар маш нарийн бодлоготой орохгүй бол оюу толгой маш хүндрэлтэй асуудлуудыг Монгол улсад үүсгэж байгаа гэдгийг би бас энэ дашмд хэлхийг хүсэж байна. За. Танаас дахиад нэг асуулт байна. Сая Rio Tinto оюу толгойтой холбоотой 2019 он баха би бүр онын санахгүй байж магадгүй. Та Rio Tinto хийсэн энэ гэрээг цуцлаа. Энэ бол ингээд нийгмийн хувьд ч олон нийтийн хувьд ч эрх ашигаас давсан гэрээ байна гэж ярьчихсан. Одоо очиод хилцэл хийгч байна. Тэгэхээр та эхнээсээ энийг буруу гэдэг өнцгөн дөр байдаг хүн, энийг цуцал гэдэг хүн. Тэгээ тэнд очиод хилцэл хийхээр юу н цуцлаа гэдэг байдал дээр л явсаар гол хөгөө гаргачихгүй байгаа. Оюу толгойн удирдлагуудтай ганхуу захиралтай саяхан би бас уулзлаа. Яг надтай адилхан байр суурьтай байна. Оюу толгой хүн юу? Оюу толгой бол Монгол улсад үнэндээ ямар ч ашиггүй төсөл болж байна. Монгол улсыг өдрөөс өдөрт өрөнд оруулж байгаа. Өрийн хавханд оруулж байгаа төслөө. Мега төслийн төсөв төртөг өөрчлөгдөж болно. Анх эхлэхдээ 4 тэрбум доллар эхэлсэн. Одоо 4 дахин нэмэгдээд 16-17 тэрбум доллар руу орж байна. Мега төслийн төсөв төртгийг бид 20% өөрчлөгдөхийг, 30% нэмэгдэхийг, 50% нэмэгдэхийг зөвшөөрч болох байх. 4 дахин нэмэгдэхийг зөвшөөрч болох уу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт валютын урсгал, мөнгөн гүйлгээ бүгд гадаадын банкар явж байгаа.
бүгд гадаадын банкаар явж байгаа. Тайлан балансаа Монголын талд хөргүүлэхгүйгээр, үзүүлэхгүйгээр олон жил явж байгаа. Лабораторийн шинжилгээний бичиг Монголын талын лаборатори Хятадын талд хийж байгаа лабораторийн хариу үргэлж зөрүүтэй явж байгаа. Үргэлж зөрүүтэй явж байгаа. Бид хяналтаа тавьж чадахгүй байна. Оюу толгойвол өөрөө тэнд Монголын хууль үйлчлэхгүй олон 10 жил явж байгаа газар бол оюу толгой. Энэ болгоныг засахын тулд бид нар хичээнэ. Бид нар засч чадахгүй бол дараагийн үе залуучууд засахын төлөө явах гэж итгэж байгаа. Манайч бас хуультай. За дээрээс нь татвартай холбоотой асуудал дээр нь ч гэсэн бид нар асуудал үүсгээ тодорхой хэмжээний нэхэмжил гаргацсан тэрэн дээрээ ялж явах шиг байна лээ гэж би ойлгосон. Нөгөө талч гэсэн тэрийг болиё гэдэг байдлаар хэлцлийн үед зөвшөөрчихнэ лээ. Тэгээ ийм олон асуудлууд байгаа юм бол та одоо биетийнхээ хувьд ч юм уу ингээд холбогдох газруудад нөгөөд нэг яг шалгуулж болохгүй байгаа. Хоёрд оюутлогоо үед чинь манад орж ирээд 2010 оноос хойш одоо ингээд хэдэн жил болж 14-5 жил болчлаа тийм ээ. Маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, хүн хүч ажилтсан, дэлхийн маш том хэдэн ордуудын нэг гэж яваа. Одоо ингээд засгийн баяжмлаа гаргаад далдуурхаан ажиллаад эхэлж байна. Энэ орд дээр ингээд засгийн газар дээр байгаа тэр төлөөлөлтөнч битэнч ийм байр суурьтай байхаар энэ баялагын сан гэдэг зүйл чи эргээд хөрөнгө оруулсан хүмүүстэй ингэж хандж байгаа юм чи хөрөнгө оруулахаар харж байгаа хүмүүстэй ер нь ямар мессеж өгөх бол гэж та ер нь бодож байна. Оюу толгойн асуудлыг хуулийн хүрээнд цааш нь явуулах юм уу? Хуульгүйгээр явах юм уу? Танаа ерөнхийдөө ямар байр суурь үндэслэхгүй уулуурхай ухдаг компани дэлхийд дээр байдаг юм уу? Оюу толгойгоос өөр Монголд байдаг юм уу? Валютын урсгалаа, мөнгөн урсгалаа гадны банкар дамжуулдаг хөрөнгө оруулагч дэлхийд дээр байдаг юм уу? Лабораторийн шинжилгээг байнга зөрүүлдэг аж ахуйн нэгж байж болох юм уу? Засгийн газарт оруулах үед нэргээ оруулсан уу? Би энэ асуудал руу удахгүй орно. Гэхдээ бол оруулах юм байна зүг. Засгийн газрын баталж өгсөн удирдамж төлөвлөгөөний дагуу бэтийн ажлын алба урагшилж байгаа. Өнөөдөр Эрдэнэтийн 3 улсын урд оюу толгой 8 дахь асуудал байна. Тэгэхээр step by step гэж ярьдаг. Бид нар багуугаар урагшлах хэрэгтэй. Оюу толгойн асуудал та асуусан хамгийн хүнд асуудал юу вэ гэж. Би магадгүй хамгийн хүнд асуудал оюу толгой дээр очиж тулнаа. Гэхдээ тэнд бас гадаадын хөрөнгө оруулагчид бий. Оюу толгойн асуудлыг хуульд нийцүүлж, үндсэн хуулийн 6-гийн 2-д нийцүүлж шийдэх гарц харгалгаа олдно гэж бид найдаж байгаа. Мухар нөхрөө арай орчихгүй байх гэж итгэж байгаа. Тэгэхээр мэдээж төрийн ажил хийж байгаа бол талуудын эрх ашигыг бодолцож, хууль дүрм журмаа харж, олон улсын зөвлөх үйлчлэгээний багуудыг авч урагшландаа. Ер нь бол засгийн газар руу оруулж саналаа хэлцүүлээд шийдвэр гаргаад явах юм байна гэж ойлголоо. За оюутлогоо дээр нэг юм орж ирээд хөрөнгө оруулаад 10 хэдэн жил болцсон нэг газар байна. За 8 ордыг нэмж та тодорхой ордууд хэлсэн шүү дээ. 8 ордыг нэмж стратегийн орд гэдэг тэр бүртгэл юм дээр авчхаар одоо ингээд өмнө нь уулуурхайн чиглэлээр нэг жижиг орд ч юм уу дунд цэгийн орд ч юм уу ажил хийх гээ тэн дээр лиценз аваад төлбөр төлөөд хөрөнгө оруулалтаа татаа явж исэн газруудад яг энэ нөхцөл байдал чинь таны наад байр суурь чинь яаж нөлөөлөх бол бид бүхэнд хөрөнгө оруулалт байхгүй бол зээлэр л эдийн засгад хэлэх үү? Эсвэл бид нар үйлдвэрлэлтэй явуулсан уу? 2007 оны улсын их хурлын тогтоол стратегийн 39 ордын жагсаалтыг тодорхойлчихсон. Стратегийн 16 ордын жагсаалтыг тодорхойлсон нэг тогтоол бидэнд байна. 2009 он, 2015 оны хууль байна. Улсын төсвөр хайгуул хийсэн бол 50 хүртэл хувь. Хувийн төсвөр хайгуул хийсэн бол стратегийн ордоор 34 хүртэл хувийг төр үн төлбөргүйгээр эзэмшиж болно гэдэг хуультай. 2005 оны үйл. За сүүлд саяхан батлагдсан ам натаар орлуулж болно гэдэг хууль байна. Тэгэхээр бизнес эрхлэгчид тэнэг хүмүүс биш. Ялангуяа стратегийн хөрөнгө оруулагчид бол 10-аас 20 жилээ төлөвлөж орж ирж байгаа. Монгол улсын хуулийг биднээс илүү судалж чад ирж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээс нөгөө хар хүний өмнөөс шар хүн гэдэг шиг маш гүнзгий нарийн мэдээлэлтэй судалгаатай
төлөвлөгөөтэй ажиллаа явуулж байгаа стратегийн хөрөнгө оруулагчдын өмнөөс бид санаа зовж өмнөөс нь гүйж бүхэлдэх шаардлагагүй болов. Тэр хүмүүс хууль дүрмээ маш сайн мэдж байгаа гэдэг хэлье. Өчигдөр 8 ордыг стратегийн ордод нэмж оруулах нь зүйтэй гэдэг саналыг бүрэн эрх төлөөлөгчийн ажлын албаны шинжээч судалж байгаад саналаа засгийн газар руу хөргүүлсэн. Тэр 8 орд бол харамгтай оюу толгоогоос том орд байгаа. Хөшөөт Ховд аймагт байдаг 4.5 тэрбум тонны нөөцтэй 5 толгоогоос дутахгүй орд байгаа. Гэх мэт 8 чухал ордыг сүүлийн 20 гаруй жил стратегийн ордод хамруулахгүйгээр шуудхан хэлий. Манай томчууд дарга нар нууж хааж байсан ордуудыг оруулах гэдэг саналыг бүрэн эрх төлөөлөгч явуулсан. Оруулах эсхийг улсын их хурл засгийн газар мэднэ. Засгийн газар мэднэ. Тэгэхээр бид санал гаргах хэрэгтэй. Санал шийдвэр болох хэсэг нь улсын их хурлын асуудал байна. Энэ нөгөө танад ирсэн засгийн газрын удирдамжийн зүйлүү эсвэл бүрэн эрх төлөөлөгчийн ажлын албаны дискүүдээс гаргасан саналуу санаачлагуу. Миний бүрэн эрх төлөөлөгчийн удирдамжийн дотор баялагын санг баян болгох чиглэлд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаа гэдэг удирдамж байгаа. Тэгэхээр энэ ордууд стратегийн ордод орж ирж байж энэ ордуудын тодорхой хувь баялагын сан руу орж ирж баялагын сан баян болно гэж бид үзэж байгаа. Үндсэн хуулийн 6-ыг үзэж байгаа. Тийм учраас саналаа явуулж байгаа. Одоо ингээд таны хэлж байгаа 8 ордыг би өчигдөр харлаа л да ингээд айл баян байна. За тэр төмөртөө орд байна. Тэ? Бол төмрөөрөө голж үлээд тэр явцаа байгаа. За саяын тэр таны хэлдэг орд байна. Халзан бүрэгтэй байна гэдэг. Энэ бүхний ард нэг сайдл байх шүү дээ. Одоо ардын намын, танаа намын. Тэрийг таач мэдчихэж байгаа. Энийг би ч давж гарах юм ба. Дэмжих юм уу? Дэмжихгүй бол яах вэ эсвэл? Бид санал оруулах хэрэгтэй. Шийдэх хэрэг нь улсын хуралд байгаа. Засгийн газарт байгаа. Манай дарга нар дэмжихгүй дээ гэж бодоод санал оруулахгүй нуугаад авч үлдэх нь хууль зөрчсөн хэрэг болно. Тэгэхээр дарга нарт таалагдах хэсгээс үл хамаарч Монголын ард түмэнд хэрэгтэй саналуудыг улсын их хурл засгийн газар руу бүрэн эрх төлөөлөгч үргэлж хөргүүлэх болно гэдэг хэлье. Энэ сүүлийн үед одоо энэ 7 хоногт жоохон намжиж байгаа ч байна. Гэхдээ энэ асуудал цаашаа үргэлжилнэ. Төгрөг нуурт гэдэг нэг орд ороод ирлээ шүү дээ. Энэ ордыг судалж үзв. Энд чи стратегийн ордын бас нэлээд дээгүүр бичигдэж байгаа орд бас томоохон нөөцтэй мэлээ. 3 удаа. Төгрөг нуурын орд бол хүлээгдэж байгаа 39 ордын нэг байна. Миний ойлгосноор нүүрсний орд гэж ойлгосон. Хүрэн нүүрсний орд. Хүрэн нүүрсний орд гэж ойлгосон. За Батулга ерөнхийлөгч асантай холбогдуулан учрал хэрэглэх газрын дарга олон мэдээллүүдийг гаргаж тавьж байх шиг байна лээ. Үнэхээр хууль эрх зүйн хувьд асуудалтай байгаа бол хууль хяналтын байгууллага шалах хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага руу шилжүүлэх хэрэгтэй. Түүнээс бус ордон дотор 50 гаруй орд байхад ордын асуудал яригдж яхад нэг ордыг нь татж аваад хэрүүл хийгээд байвал бидний ажил урагшлахгүй. Бидний ажил урагшлахгүй. Чи холыг зорж байгаа бол гутсан нохой болгон руу битгий чулуу шидэж өгөөд. Чи том ажил хийх гэж байгаа бол хэрүүл өтсөн бүхэнтэй битгий хэрэлдэж өгөөд. Бид том зорилттой хараад урагш явах хэрэгтэй гэдэг байр суурьтай байна. Одоо энэ дэр хилцлээ эхлүүлэг байгаа юу? Хэдэл дараалал дээр байна? 39 орд байгаа шүү дээ. Улсын их хурлаар батлагдах. Тэр 39 орд улсын их хурлаар батлагдаж засгийн газар уулуурхай яам цэгүүдийг нь стратегийн ордын бүлэг ордын цэг координацийг нь тогтоосны дараа хилцэл эхэлнэ. Миний хувьд бүрэн эрх төлөөлөгчийн хувьд учрал даргатай том ажлын хэсгийн хувьд улсын их хурлаар батлагдсан 16 орд тэр дотроо цэг тогтоогдсон стратегийн ордын цэг координац тогтоогдсон. Тэр хүрээндээ бидний ажил явж байгаа. Таны саяын хариултаас харахад засгийн газар эрхлэх газрын дарга учрал сайдыг улс төр хийгээд ийн гэж хэлэх гээд байна уу да? За би тэрийг мэдэхгүй. Улс төр хийж байна уу? Ажил хийж байгаагүй нь би мэдэхгүй. Учрал даргач ажиллаа хийх ёстой. Бүрэн эрх төлөөлөгч ажиллаа хийх ёстой.
Сая та нэгийг сонгож яриад байхынхаа оронд ажиллаа хийгэрэл гэдэг байр суурь илэрхийлээд байна л да. Энэ бол таны байр суурь гэж би харж байгаа. Батсандаа Сая та хэлсэн шүү дээ. Ер нь зарчим бол тэр. Одоо тухайлбал би цагаан суургыг барьж аваад нүдээдэвэл муухай харагдана. Эсвэл ачид ихийг барьж аваад нүдээдэвэл муухай харагдана. Дээрэс нь аль нэг намынх нь ордыг барьж аваад яриадэвэл муухай харагдана. Ярих гэж байгаа бол тэнцвэртэй ярих хэрэгтэй. Энэ ардын намын нөлөөлөлд орсон юмыг яри, арчилсан намтай, хүн намтай зэрэг яри. Ярих гэж байгаа бол. Түүнээс бас нэг ордын татаж гаргаж ирээд нүдээд байх нь соёл биш. Биеийн байр суурьтай байгаа. За бит хоёрын ярьцлах цаг маань ерөнхийдөө дуусчихна. Би тэгээд танаас сүүлийн асуултаа ер нь асуугаад дуусгая гэж бодож байна. Энэ сүүлийн үед хоёр л том асуудал байна. Нэгдүгээр энэ төгрөг нүүрэгдэлтэй холбоотой улс төрийн нэг юм маргаа мэтгэлцэн байна. Хоёрд нөгөөдөлд иргэд ингээд яг зарим хэсэг нь юм уу, бүхэлдээ юм уу мэддэггүй. Гэтэ би миний харж байгаагаар бол тодорхой хэсэг бүлэг л ах шиг байна. Уран дээр их байр суурь илэрхийлдэг. Та бол одоо энэ их зүүч хүн хэрнээ бас их уул уурхаа дээр нэлээд судалгаатай бас нэлээд уул уурхаан талаар ярьж хэлж явж ирсэн хүн тийм ээ. Тэгээ энэ ураны төслийг ер нь юу гэж харж байна? Энэ зөв буруу юу? Миний хувьд ураны төслүүд рүү амьдралдаа нэг ч удаа орж үзээгүй. Уранаас, ураны төслүүдээс үргэлж зайтай хол байсан. Яагаад? Яагаад тэгэхээр нэг зарчим байдаг. Мэдхгүй юмнаас их хол бай гэж. Мэдхгүй юмаа мэдэмхэр тусам алдаа гардаг. Тэр уран гэдэг асуудлыг бол мэрэгжлийн нарийн эрдэмтэн судлаачид нь үгээ хэлж явах хэрэгтэй болов гэж би хардаг байсан. Тийм учраас энэ сэдвээс их хол байсан. Гэхдээ урантай холбоотой хэд хэдэн орд бүрэн эрх төлөөлөгчийн ажлын төлөвлөгөөнд байгаа. Тэгэхээр энэ асуудлыг судлахаас арга байхгүй. Мэддэг болгоно. Мэддэг болохоос арга байхгүй. Мэргэжлийн шинжээчдийг эрдэмтдийг хажуудаа авчирч үгийг нь сонсохоос арга байхгүй. Тэгэхээр магадгүй 3 сарын дараа урантай холбоотой асуудлаар би танаас дахиад асууя да. Байр суурь илэрхийлэх байхаа тэгээд ярилцах боломж олдох байхаа гэж бодсон. Энэ нэг ийм үндсэн зорилго бол баялагын санг арвижуулах шүү дээ, тий. За тэгээд бүр цаад зорилго бол энэ байгалийн баялагийг өнөөдрийн иргэд болон ирээдүйн иргэдтэй тэгш хүртээмжтэй хуваарлах гэдэг зүйлсүүд ягаад гэвэл эн чинь дуусчихна. Таны хийж байгаа ажил ч гэсэн яг ийм л зорилготой гэж би харж байна. Энэ баялагын сангийн зарцуулалтыг ер нь яг яаж хийх юм бэ? Танихаар ер нь юу гэж харж байна? Чи нэг бах мөнгө данс руу ороод бид бүхэнд гэж байгаа нэг байр маяг аваад явах юм уу да? Баялагын сангийн хууль маш тодорхой гарсан хууль байгаа. Ирээдүйн сан энэ бол ирээдүг рүү чиглэсэн бидний үр ач хүүхдүүдийн хоримтлын сан. Ирээдүйн санд хоримтлагдж байгаа өнөөдрийн байдлаар 3 их найд гаруй төгрөг байна. Энийг бол asset management гэж ярьдаг. Хөрөнгийн менежментийг нь мэрэгжлийн хүмүүс хийгээд цаашаа явна. Яг л Норвегийн тэтгэврийн санг, Австралийн баялагын сангийн asset management-ийг ямар хүмүүс хийдэг вэ? Тийм мэрэгжлийн өндөр түвшний хүмүүс хийгээд энэ мөнгө өсөж явна гэж харж байгаа. Хоримтлын сан бол нэрийн насан дээр байгаа мөнгө. Энэ сан бол иргэд өөрсдөө мэдэж зарцуулна. Гэхдээ 3 зүйлт. Боловсрол, эрүүл мэнд, орон сууц. Иргэд өөрсдөө мэдэж зарцуулна. Зарцуулахгүй байж ч бас болно. Энийг үр хөвгтдээ өвлүүлж бас болно. Хөгжлийн сан бол хөрөнгө оруулалтын сан байгаа. Томоохон бүтээн байгуулалт руу чиглэсэн. Тэгэхээр баялагын санг байгуулах гэж Монгол улс сүүлийн 15 жилийн дотор 3 удаа будилсныг 3 удаа фейлцнийг бид бүгдээрээ мэдж байгаа. Харин энэ удаа бол боломжийн сайн хууль гаргаж улс төрийн намууд баялагын сангаараа дамжуулж баялагын дэг шудрах хуваарлтыг хийх орлого бодлого дээр нэгдмэл байна уу гэж харагдаж байгаа. Их ихтгэл төрж байгаа. За баялагын сангийн олон жишээ харахад ер нь бол иргэдэд гар дээр нь ч юм уу ямар нэгэн байдлаар мөнгө бол зах зээл рүү оруулж ирдгүүл юм байл ч та тэрийг жоохон судалж үзсэн зүг баг гэж бодож байна. За ярилцсанд баярлалаа. За боллоо, танд ч гэсэн баярлалаа. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлчлэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайд энийг ч нэр төгшөхгүй. Төрдөө ордыг маргал
төшөв рүү орох юмаргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.